Өнөөдөр гадаад мэдээний цаг. Тэгвэл мэдээ шиг тийм хордоо явахгүй нэлээд тухтай ярина. Манай зочин Юра Кручкин аюур гэдэг монгол нэрээр нь монголчууд бүгд мэднэ. Монголоор ярина. Жохоо ярина. Тий. Монгол судлаач. Өвөр Монголын их сургуулийн багш байсан Үнэнбаатар бай. Хятад талын мэдээ, Орос талын мэдээг ярихаар цуглаад байна. Мэдээж гурван улсын хамтын ажиллагааны тухай ярина. Тэгээ энэ газрын зургийг хэрэгээр авчир тавьсан байгаа. Манай улсын газар зүйн байршил бол хоёр хөршийг холбоод өгөөч гэсэн юм шиг ийм байршил байгаа. Баруун талд уултаа зүүн талаар холбогдож болно. Гэхдээ эн чинь нөгөө үндсэн зах зээлээс хол явах гэдэг. Энэ уулгүй ялангуяа зүүн Монголоор бол маш их хямдхан бүх төрлийн дэд үтс хийж болж байна. Газ явуулаа, нефть явуулаа, засмал зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам. Одооний төлөвлөж байгаа газ явуулаа бол энүүгээр Алтан нурууны ноён хариглалаар Орос Хятад хоёр энүүгээр хилэлдэг штеп. Тэрүүгээр явуулах гэдэг. Тэр нь бол одоо техникийн хувьд маш боломжгүй. Байнгын хас градустай байдаг. Нэг зөвхөн уулчиж очдог 4500 м өндөр штеп. Байна. Үйлдвэрлэл энд байна штеп. Тэгэхээр эндээс Бээжин орохын тулд хамгийн саадгүй зам нь Ус нуур, их нууруудын хотхор Алтан ангаан нуран завсар тэгээд говь ханг мандалд орон говьор дөтөвгөө хямд зам уулгүй учраас хоёрдугаар хоолой энэ говьтагийн хоолой байна. Хөвгтэй гэж Монгол нэртэй газар л да. Тэгээ эндээс үйлдвэрлэсэн газыг ингэж авчрах гэдэг. Нөгөө Сила-Сибири гэдэг хоолоор яг нуурын хав. Энэ дахиад эдийн засгийн хувьд бас л хол явж байгаа учраас энд эцсийн хэрэглэгчдэр үнэтэй очиж байгаа. Эннээс илүү зам бол харахгүй л байгаа. Одоо Оросын дарга нарт, Хятадын дарга нарт яг энийг үзүүлээ ярьдаг. Дэд үтсийн маш том төслүүд яригдж байна. Талын зам төсөл, торгоны зам, газ хоолой, нефтийн хоолой, төмөр зам, засмал зам, цахилгаан эрчим хүчний шугам гэх мэтээр. Тэгээ тэр талаар хэдүүлээ бас ярив. Орос Монголын харилцааны хувьд юу л байна да. Ямар ч хэсэн 3 сард нэлээд их асуудал шийдэгдэх юм шиг байна. Өөрийн чи саяхан ярьсан асуудлууд бас яригдсан. Засгийн газрын комиссийн дээд хурлууд тий дээд комиссид одоо энэ төмөр замын асуудлаар бусад асуудлаар бас нэлээд их төсөл ярих юм шиг байна. Дорожны карта гаргаж сурах гэж байгаа. Тий. Олон жил яригдсан Оросын нутгаар дамжиж номхон талаараа хүрэх транзит тээврийн хэлцээр дээр зурах гэж байна. Маш чухал тий. Маш чухал. Хятад улстай зурцсан байгаа. Тэгээд яг шийдэгдээгүй бас шийдэх хэрэгтэй асуудлууд одоо яригдж байгаа гэж би сонссон. Байгаль нуурын одоо экологийн асуудал байгаа. Та нар сайн мэдж байгаа эгийн гол дээр одоо цахилгаан станцыг яг барих үгүй юу? Хоёр талаас арай тодорхой юм одоо болоогүй юм шиг байна гэж бодож байна. Тэгээд экологийн судлаачид эрдэмтэд ямар нэгэн одоо тодорхой дүгнэлт гаргах юм болов уу гэж бодож байна. Урд туршаа сайн байна. Энэ 7 хоногт бол хамгийн гол нь Шанхайд нэг G20 одоо сангийн сайд болоод төв банкын захирлын суулган болсон. Тэр хорол дээр бол одоо энэ дэлхийн одооны эдийн засгийн хямралаас яаж гарах вэ тэр талаар ярьсан юм л да. Сая G20 уулзалтаар Шанхайд бас валютын ханшаа зохиомлоор хатууруулахгүй. Тий. Зах зээлийн харны явуулна гэж бүгд тохиролцсон. Тэр бол өөрийнхөө экспортлог өгч байгаа татаас юм да. Тийм хийхгүй шүү гэж. Тэр талаар Хятад улсыг барууных маш олон жил шахсан шүү. Тий. Та нар зохиомлоор юуныхаа ханшийг ингээд хатууруулад байна шүү. Наа чин бол байх дээр өрүүл одоо хэд байдгийг 7 8 9 10 байхаар байна шүү. Тийм учраас танай экспорт ашигтай болоод байна гэдсэн. Хятад ажилтны салхи нэмэгдэж байгаа. Экспорт нь үнэтэй болж байгаа. Эдийн засаг бол цаашид их л өөр явах бах. Зах зээл нь өөрөө шийдгээ. Улсын төлөвлөгөөний комисс бол бага оролцоо гэдэг. Ийм зүйл яриад байгаа. Ирэн бол харагт дээр хүмүүсд юан хамирхуу яах уу гэсэн. Одоо бол
ерөн бүгдээр нь одоо бидэн тогтвортой байя. Эдийн засгийн дайн болёо. Хамтарч одоо энэ байдлаас гараад даажлаа хий гэсэн тийм нэг тогтчлолд хүрсэн шин. Газны шугам, нефтний хоолой энэ төр бол яг одоо Шижинпин дарга засаг барьсны дараа одоо торгийн зам энэ бол хятадын төрийн бодлого дотор хамгийн гол нэг эдийн засгийн төрийн бодлого байх. Ялангуяа одоо Монгол улс бол одоо хятад улсын одоо эдийн засгийн байдал, улс төрийн тогтвортой байдал ч гэсэн хамгийн цохол улс гэж одоо харагдаж байж байна. Тэгээд Шижинпин даргын их хурлын танхимд хэлсэн байгаа шүү дээ. Тий. 4100 км хэлдэг Монгол улс бол одоо манай чухал хөрш юм аа. Энэ цэгээс тий. тэр Алтан нурууны ноён оргил хүртэл хамгийн урт. Тий. Хамгийн урт хилтэй хөрш нь байгаа. Хойд хөрштэйг бол бид нар Казахстан дараа хоёрт ордог баг тий. Энэ цэгээс Алтан нурууны ноён оргил хүртэл. Дэлхий дээр эдийн засгийн хямрал байна уу тий? Манай сөрөг хүчин болохоор арчилсан намл эдийн засгийн хамраагаа хийчлээ. Дэлхий дээр чинь сайхан байгаа штэ гэдэг ийм ухуулга явуулаа 3 жил болж шин. Америк, Европ нэг бүгдээр нь одоо эдийн засгийн хамрал штэ. Хятад бол одоо Ши Жинпингийн засаг бол шин өнгөн байдал гэж одоо хэлж байна. Шин засаг. Ягаад бол хуучин Фужинтаа болоод Вэнжаваны засаг дээр бол төвөөс маш их хөрөнгө оруулаад дэд үстэн хөгжүүлж. Яг л эдийн засаг маш их хөгжиж гэвч одоо барааны үн нэмэгдээд одоо байшин савны үн нэмэгдээд энгийн артунд бас нэг хэцүү юм байна. Шин энгийн байдал. Өөрөөр хэлбэл засгаас тийм хатуу одоо төрийн бодлогын дагуу хөрөнгө оруулалт нь болоод зах зээлийн дагуу бүх юм сайжруулна. Тэгээд өсөлтөн бол хуучин 11 12 байжсэн шүү дээ. 2 оронтой тоо. Тийм 2 оронтой тоо. Тэгэхээр нэдэн бол 6.9 хүрсэн. Энэ жил бол нэг 6.0-аас 6.5 хүрнэ гэж. 6-аас 7% өсөлтийг хэвэн болно. Тийм хэвэн болно. Тэрнээс одоо 2 оронтой тоонтой өсөлтний хойноос хөөцөлдөхгүй гэдэг ийм бодлого гаргаад байгаа. Хөгжсөн орнуудын хувьд 6-7 гэдэг бол одоо сүүлийн 50 жил олж хараагүй тийм л өсөлтөө шүү дээ. Ер нь одоо энэ жил чинь сонгуулийн жил дээ. Тэгээд арчилсан нам засгийн эрхэнд гараад 3 дахь жилээ, 4 дахь жилээ болж байна. Тэгээ энэ 4 жилд арчилсан намынхан урагшгүй учраас эдийн засгийн хямраагаад дэлхий дээр ганцхан Монгол улсын эдийн засаг хямарчлаа. Бус нь сайхан байгаа мэтээр яриад байгаа. Гэтэл одоо манай энэ телевизүүд энэ гадаад эдийн засгийн хямрал болоод байгаа ерөөсөө ойлгодгүй юм уу, ярьдгүй юм уу? Оросын өрөвбөл 29-оос өнөөдөр хэд байна? 70 хэд болов уу? 75. Монгол төгрөг 1400 байсан. 2012 онд засгийн эрх авахд. Одоо 2040. Тэгэхээр бид бол харин ч харьцангуй гайгүй байна. Нөгөө Монголын зардаг нэг хэдхэн юм биш үү? Алт 1600-аас 1200 ундлаа. Нүүрс $150 байсан. Одоо $40 байх шиг байна тонн. Зис 8000-аас эхлэв. Тийм баха. Одоо 4200 байх шиг байна. Төмрийн өдөр гэсэн. Төмрийн өдөр чинь 100 орчим байсан. Одоо нэг 35 та байна уу? 40 ч байна уу? Тийм. Түүхийн нефт урагшаага бид нар Петрочайна доншин 2 нийлээд сая гаруй тонн түүхийн нефт гаргаж байгаа. Тэгэхээр нефтний үннээс хамаарсан манай эдийн засгийн хөдөлгөөн бол байхгүй болсон. Яг бол бид нар ямар үнээр экспорт нь яг тэр үнээрээ дэлхийн зах зээлийн үнээр авч байгаа учраас нефтний үн дээшээ доош болох нь манай эдийн засаг хамаг болчиход байгаа. Үндсэн экспорт манай эдийн экспортын 97% нь боловсруулаагүй түүхэд хэвээрэл байна л да. Үүгээр Оросын эдийн засгтай бас адилхан нефт газны дэлхийн зах зээлийн үн унчаар аншин тэгж айхтар хөдөлж шин. Тэгээ Орос улс одоо яа гэж бодож байгаа бол миний бодоход Орос улс, Монгол улс, Хятад улс ч гэсэн одоогийн байдлаас одоогийн бэрхшээлийг бодвол хамаагүй илүү, хамаагүй хүнд бэрхшээлийг даван тулсан байна. Ялангуяа дайны үед. Тэгээд бидний хувьд одоо
Европын хүмүүстэй харьцуулах юм бол, Америкчтай харьцуулах юм бол бидний хувьд бол аяах юм байхгүй. Бүх юм гайгүй болно. Тэгээд ямар ч хэсэ Монголд ирж байгаа Орос хүмүүс одоо Монгол ямар их хөгжиж байгаа гэж бүгдээр үзэж байгаа. Путин ерөнхийлөгчийг дагаж ирсэн сэтгүүлчид би бүгдээрэндээ 42 хүн одоо ирсэн лээ. Би бүгдээрэндээ уулзаж тэд нар бүгдээрээ гайхаж байна. Одоо ийм өндөр байшингууд, ийм олон машинууд гэж байгаа тий. Яг одоо хэрэг харьцуулах юм бол намайг анх Монголд ирэхэд 2000 машин байсан Улаанбаатарт. Зөвхөн Улаанбаатар. Зөвхөн Улаанбаатарт 2000 байсан. Одоо 500 мянга. Тэгээд бүх юм одоо харьцуулж мэдэх хэрэгтэй л дээ. Тэгээд миний бодоход одоо бас одоо ч гэсэн түрүү үед ч гэсэн одоо гаргаж байгаа шийдвэрүүд сайн одоо судалж шийдэх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо визний асуудал яг 20 жилийн өмнө одоо Москвад гар усах зураад визтэй болгосон. Тэрнээс бол одоо Монгол улс одоо зарим судлаачдын одоо үтснээр тооцолсноор бараг 2 тэрбум доллар алдсан байна. Визтэй болоод. Нэлээд олон жуулчны компаниуд тэр чигээр ашгаа орлогоо олж чадахгүй байсан. Оросд бас Бурятын жуулчны сайд бас ярьж байсан. Яг 96 онд тэр чигээр одоо ямар ч орлого байхгүй болсон. Тэгээд 20 жилийн өмнө тэр шийдвэр одоо гаргасан улсууд ч юм уу байгууллагууд ч хинч хариуцлага хүлээгүй. Оросын талаас ч гэсэн Монголын талаас ч гэсэн. Тэгээд цаашдаа одоо ямар нэгэн одоо ялангуяа манай 3 улс орны хамтын ажиллагааны харилцааны хувьд ямар нэгэн шийдвэр гаргахад маш сайн боловсролтой одоо нухацтай одоо судлах хэрэгтэй гэж бодож байна. Сая Путин ерөнхийлөгч өнгөрсөн жилийн альчлаар виза байлаа шүү. Ямар ч хэсэн Бурят руу, Ирхүү руу хүмүүс их явж байна. Халиутын аншнаас болоод бас ашигтай. Тийшээ явах урсгал нь их байх шиг байна. Хятад руу явахгүй, Ирэн руу явахгүй. Юан чанга учраас юм авах нь ашиггүй. Өрөөгөл суларсан учраас манайхаа очиж бодолтой авалт хийгээд байл. Хүнд аж үйлдвэр хөгжөөд. Экологийн цэвэр хүнс үйлдвэрлэхэд хэцүү болсон газар шүү. Тэрийг одоо хятадын бизнесэнд хэлээд байгаа. Цэвэр бүтээгдэхүүн авъя. Бэлчээрийн хоньны мах. Угаасаа өвөр Монголын хоньны мах алдартай болсон юм байна. Нөгөө хашдаг хоньноос 2 дахин илүүнээр зарагддаг, мэддэг. Өвөр Монголын хонь манай хоньны махны оронд ямар ч ялгаа байхгүй. Ялгаагүй. Энэ хоёрт ялгаа юу вэ? Энэ даргангийн хонь. Энэ манай даргангийн хонь, энд одоо Шилэн гол аймгийн хонь хоёрт ямар ч ялгаа байхгүй. Энд бараг хонь. Мөн энд бараг хонь. Ялгаа нь Нью-Зеланд эдгээр улсын одоо сүү бол бүгдээ хятад руу борлуулж байна шүү дээ. Ягаад гэвэл найдвартай химийн бодис центр байхгүй. Тэгээ хүмүүс бол одоо үнэтэй шүү дээ. Зөвхөн төврийн бодож үдэл та. Тэр чинь ямар үнэтэй гэж. Энэ урсгалыг эсрэг болох хэрэгтэй. Яг адилхан үйлдвэрлэл зарахад бидний сүү Шинэ Зеландаас хямдхан гарах хэрэгтэй. Бид яг хэзүүтэд байж байна. Хамгийн чивэр. Энэ нь бидэн одоо борлуулж болно шүү дээ. Одоо бол эндээс сүү явах биш, эндээс сүү ууж байгаа шүү дээ. Одоо ичмээр. Тийм шүү дээ. Миннүүгийн өвөр Монголын миннүү үйлдвэрийн сүү бид нар угаал байж байгаа. Түрүүн Бүдэ аж ахуйн сайд Бурма Гавьяат малчин сампилгой асошоор бид гурав юуны талаар ярьсан. Хөдөө аж ахуй, ирээдүйн хөдөө аж ахуй, шинэ хөдөө аж ахуйн талаар. Тэгэхэд асошоор нэг зөөрлөл хэлж ирээ. Одоо би боддог байхгүй юу? Нэрээ би энэ хавьяасаа нэг альсаа хулаа хийчихвэл яана гэж бодоо. Тэгээд тэрийг хизээ нөхөх юм бэ тийм үү? Үсийг бол ингээд сад гоё болгоод хийж авч байгаа байхгүй юу? Гэтэл хөдөө аж ахуй бол жил болгон хургалдаг хонь адуу жил болгон ургадаг улаан буудаа асашуур өөр халахгүй юу 300 будаа тариад гэрчихээ. Японд экспортлж байгаа. Олидын стокор хэрэгээр чавсан үргээд чавсан газ ингээд. Тэгэхээр бид нар нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн анх удаа Японд руу экспортлж байна. Японд руу татваргүй болцсон нөгөөх нь. 8000 бараа бүтээгдэхүүн одоо 3 сараас эхлээд татваргүй орно ш. Зөвхөн ноолуур зарах биш одоо 300 будаа зарыг. Тэгэхээр Монгол улс цаашид уул уурхай тулгуурлахгүй хөдөө аж ахуйдаа тулгуурлаж өгчөө. Яаж ч ажлын байр нь олон. Уул уурхай зогслоо гээд олон 10,000 хүн ажилгүй болсонгүй. Угаасаа нөгөө хүнд том машинаар ажиллаа хийлгчдэг. Тэгэхээр бол нэг олон ажилгүй болоогүй юм байна.
Ажилгүй болсонгийн барилгын салбар шингээсэн байна. Тэгээд нэг айхтар хямрал болчихгүй яваад байгаа юм л да манад. Хэрвээ хөдөө аж ахуй хямарсан бол одоо жинхэнэ хямрал. Ягаад гэвэл хөдөө аж ахуй чинь 300 хэдэн мянган хүнийг ажилтаа байлгаж шин. Мал аж ахуй газар тариал нийлээд. Тэгэхээр бид экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн тэр үнэтэй косметик ийм юмар бол дэлхийд өрсөлдөнө. Улс олгон дэлхийн хамгийн үнэтэй косметик хийж дэлхийн хамгийн цэвэрхэн мах үйлдвэрлэл, сүү үйлдвэрлэл зүйлүүл чадахгүй мэн нөгөө талбайг учраас бидэнд талбай нь байна, ус нь байна. Хийж чаддаг мэрэгчлэтгүүд нь байна. Мал маллах сонирхолтой монголчууд байна. Тракторчингууд нь байна. Тэгэхээр уул уурхаагаас илүү хөдөө аж ахуй бол манай бас нэг хоёр хөрш рүүгээ санал болгох бүтээгдэхүүн. Бид уламжлаараа хойшоогоо маш их мах зардаг байсан. Би нөгөө улаан удны консервны зоодыг хөвчилж авсан нэг залуутай уулзсан шүү дээ. Тэгээд дайны үед зөвхөн Монголоос ирсэн махаар консерв хийжсэн байна. Хэдэн сая лазар нь. Тэгээд 100% Монголоос төвхөд авдаг гэсэн. Шууд консервлол нэг зэрэг төдий өгдөг байсан. 5 их ч юм уу өөр өвчнөд нь явж идэг. Тэгээ бид нар чинь баг ленд лизер Америкаас ирж ирсэн консервны баг талтай тэнцэх хэмжээг өгчөөсөн юм билээ шүү дээ. Талаас ч илүү. Эндээс авсан махаараа. Тийм 80% тий. Тийм их. Тэгээд Америкчин хэдэн сая үнэтэй билээ. Ямар хөтөлбөрийн бүтээмжтэй билээ. Бид хэдүүлээ билээ гэж бодохоор бол за өнөөдрийн нэвтрүүлэлт хүрсэн ирсэн хоёр зочиндоо баярлалаа. Аюур Үнбаатар хоёртоо баярлалаа. Манай гадаад бодлогын хамгийн чухал хэсэг болох манай хоёр шууд хөршийн талаар шинэ мэдлэг өгсөнд баярлалаа. Зүгээр л одоо хамтраад бизнес хийгээ сайхан амьдарцгаая. Аль нэг улсынхаа сонгосон замыг шүүмжлэхгүй гэдгээр бүгдээрээ тохирсон байдаг. Тухайн улсын ард түмэн ямар замыг сонгоно тэрүүгээр л явна. Бүгд үеиндээ хүндэтгэлтэй ханддаг. Одоо тэгээд энийг эдийн засгийн харилцаагаар улам сайжруулах хэрэгцээтэй байна. Тэр талд та хоёр бас тус болж яваарай. Хоёулаа Улаанбаатарт амьдардаг улсууд байна. За. Бүрэн зураглал мэдээллийн цогц хөтөлбөртөө бид ерөнхий редактораар ажиллахаар улсын хурлын дарга Зандаа хүүгийн энх холдыг орхисон юм аа. Сайн үжрээ та. Сайн байна. Шуурхатаа суусан та бүхэн баярлалаа. Одоо би боддог байхгүй юу? Ярэ би энэ хавьяасаа нэг альсаа хулаа хийчихвэл яана гэж. Би хэлцээ. Би Майкл Хент хэлцээ. Тэгвэл дэлхий дээр эдийн засгийн хямрал байна уу те? Америк Европ нэг бүгдөө нь одоо эдийн засгийн хямрал шүү дээ. Төмөрлөгөө боловсруулаад 5 сая наадах чинь. Маш найдвартай. зарчлаа. Боломжтой ингээд тойроо буу дуурайд байгаа байхгүй. Ийм нэг дуу гараад Бүрэн зураглал цогц хөтөлбөр. Eagle News телевизээр